За хай за өнөөдрийн бичлэгээр thumbnail-ээс харсан баг бүгдээ өнөөдөр яг Jurassic World franchise-ийн хамгийн хүчрхэг дөрвөн том агчин үлэг гөрүлийн яг хэн хамгийн илүү вэ гэдгээд жагсаагаад харцгаая. За тэгэхээр шууд бичлэг рүү орцгоо. Эхний оролцогч Spinosaur, дараагийн оролцогч T-Rex, дараагийн оролцогч Indominus Rex, сүүлийн оролцогч Giganotosaur. За ийм дөрвөн динозаврын халз үзэгнэ шүү дээ. Хэн хамгийн хилдэг нь вэ те? Би бол хувьдаа T-Rex-ийн фэн шүү дээ. Ер нь бүгдээ л T-Rex-ийн фэн авах та те. Гэтэ бас тодорхой хэдэн бас байдаг л бас юу те. За одоо шууд шалгалт раунд 1-ийг эхлүүлцгээе. Би яг биеийн хэмжээ тэгээд хазалтын хүчээр нь шийдсэн байгаа. За ингээд өсөлтөөс харж болно. Тэгэнгүүт хамгийн том хэмжээтэй Indominus Rex байгаа. Тэгээд ер нь бол айгүй балансад те 45,000 энэ гэж юу гэсэн юм бол айгүй дэжгүй хазалтын хүчтэй. Тэгээд ер нь бол айгүй том байсан болохоор би энийг 1-р байранд, 2-р байранд Giganotosaurыг, 3-р байранд T-Rex, 4-р байранд Spinosaurыг оруулах шийдсэн. За раунд 2 дээр болохоор би яг ингээд бүх динозавруудыг хооронд нь зодтолтуулчих гэж бодоод тэг яг нэгээр нь нэгийн эсрэг нэг хийлгэсэн. За тэгээ статистик нэг иймэрхүү. Ер нь бол Google-ээс хайж үзэж судалгааны үр дүнд яг энэ статистик гарч ирж байна. Тэгэнгүүт энэ дээр болохоор бүх тулаанд ингээд тулаан болгондоо хожсон юу бол Indominus Rex нугасаа бүгднийг хаалаар хожил яваад ирсэн. За тэгэнгүүт хоёрт нь Spinosaur, Giganotosaur, Spinosaur хоёр яг энэ хэд үзчихсэн болохоор хоёуланд нэг оноо өгсөн. Тэгэхээр яг хоёулаа 2 гэж тэнцэж харж байгаа. Тэгэхээр энэ Spinog би 2-т оруулаад тэгээ 3-т нь Giganotog оруулна. Тэгэнгүүт 4-т нь T-Rex нэг ч ялаагүй. За ямар ч ийсэн тэгэл амьдрал юм байна да. За тэг яах ингээл за раунд 3 руу очив. Зя би сүүлийн раундн дээр яг юуг нь харъя гэсэн байвал яг үзэгчдийн хайрыг татсан те. Яг үзэгчдийн childhood те суперхиро байсан те. Хамгийн тийм famous team динозаврыг шалгаруулах гэж байна. Сүүлийн раундыг бол яг тэгэл шийдчихье гэж бодлоо. Тэгээ харангууд бэнт Indominus Rex ашгүй ингээд сүлд орж байгаа байхгүй юу? Нугасаа нэг царай муутай. За тэгээд мань iconic T-Rex бол угаасаа хамгийн түрүүнд орно. За тэгээд Giganotosaur 2-т, Spinosaur 3-т явж байна. За тэгэхээр нэг иймэрхүү үзүүлэлттэй байт юм байна. За тэгэнгүүт одоо бүгдээрээ яг final result яг хариугаа харцгаая. Хамгийн их оноотой хамгийн шилдэг нь хэн бэ? За сүүлийн хариу гараад ирсэн. За яг юу гэж хэлмээр юм бэ? Миний жоохон дургу те. Hybrid штэ тэр чи жинхэнэ динозаврч биш те. Зүгээр мутант. Тим нэг амар гараа зүгээр манай амттаас илүү биш штэ. Жинхэнэ динозавраас илүү биш штэ те. Тэгмээ яалтчгүй 2 юм дээр илүү нэгт орцсон болохоор бас яалтчгүй нэгт орж ийн л доо. Яг үнэхээр absolute beast-тэй угаасаа. За тэгэхээр 2-р байранд бол амар ойрхон байсан Giganotosaur угаасаа айгуу гайгуу балансад дэжгүй гайш таас тий. За 3-т бол Spinosaur бас нэг онооны зөрөөтэй. За тэгээд сүүлд нь my icon миний яг жинхэнэ idol
хамгийн дуртай нь тэгээд яг хуу жоохон энэ дундаа жоохон сул дорой гэж болно л тоо. Тэгтээ яг хамгийн царайлгэн шүү дээ. Ядчил хамгийн царайлгэн байхад ер нь бол хүч мөч юу нэг хамаагүй байдэн шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол хамгийн хүч ирэх нь хамгийн шилдэг нь ер нь Indominus Rex гэдэг юм биш үү. За тэгээд энэ бичлэгийг тий дуустал нь үзчих надтай хамт исэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр дээ.